Эрхэм таны орой амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ орой үзэгч та бүхнийг тэгээ уулзуулахаар студидтэй цагдаагийн ерхий газрын хуулийн хэлэлцийн тасгийн дарга авир мэдийн отхон байрыг өрсөн байгаа. Урилгыг мань хүлээн авч хүрэлцэрсэн танд юуны үн талхлаа илэрхийлье. За. Тэр үзэгчтэй мэдээлэл өгөхөд цагдаагийн албаны тухай шинэ хууль 2014 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа. Тэр энэ хуулийн гол үзэл баримтлал гэх юм бол иргэдэд нээлттэй байх, за мөн иргэдийн хяналттай байх гэсэн ийм зарчимтай байгаа. Ер нь цагдаагийн алба бий бүрэлдэхүүн энэ хуулийг ер нь хэрхэн яаж хүлээн авч байна? Энэ ерөөсө дан цагдаагийн алба хаагчдын гэлтгүй нийгэмд ерөөсө хүлээлт үүсгэсэн байсан хуулиудын нэг. Одоо дагаж мөрдөж байгаа цагдаагийн байгууллагын тухай хуулиар бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл эрх зүйн одоо бас нэлээд одоо зохицуулт хэрэгцээтэй асуудлууд бол нэлээдгүй бий болсон. Энэ цагдаагийн байгууллага одоо байгаа хуулийн хүрээнд. Тэдгээрийн нэг нь энэ иргэдийн хяналт, иргэдийн оролцоо, цагдаа иргэний цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны асуудал бол үндсэндээ хуулийн бол зохицуултгүй. За аль нэг одоо байгууллага алба хаагчийн сайн дурын үндсэн дээр гэдэг юм уу, итгэх оролцооны үндсэн дээр л одоо харилцан адилгүй явагдаж ирсэн юм үйл ажиллагаа байгаа. Гэтэл өнөөдөр одоо энэ шинээр батлагдсан цагдаагийн албаны тухай хуульд орсон суур үзэл баримтлуудын нэг бол олон нийтийнхаа итгэлийг хүлээх, иргэдийн дэмжлэгийг авах, иргэд олон нийттэйгээ бол хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа удирдлагын үндсэн зарчим болгоод тодорхойлцсон. Ингэж тодорхойлсоор арахгүй энэ хуулинд бол одоо өмнөх хуулинд бол дан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан бол өнөөдөр энд иргэдийн оролцоо, иргэдийн үүрэг, иргэдийн өмнө энэ хамтын ажиллагааны цагдаагийн байгууллага ямар одоо их тий үүрэг хүлээж оролцох гэх мэтлэн олон асуудлуудыг тодорхой болгож өгсөн. Энэ одоо дэвшилтэд одоо хууль гэж ойлгож байна. Хуулийг одоо хэрэгжүүлэх тийм тэр орчин нь ер нь хэр байгаа өнөөдрийн тийм амьдрал практик дээр нийгмийн хэрэгцээ бол байгааг мэдээр хэлсэн. Та бүхэн ч бас тодорхой хэмжээнд ойлгож мэдж байгаа. Нэгэнт энэ нийгмийн хэрэгцээгийн мэдрээд энэ дээрээ судалгааны үндсэн дээр бол энэ эрх зүйн зохицуултыг шинжилж боловсронгуй болгож байгаа. Одоо энийг дагаад эрх зүйн орчин боловсронгуй болгон үйл ажиллагааны шинтгэл явагдана. За. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид ерөөсөө хүссэн хүсээгүй нийгэмд байгаа энэ хүлээлтийг бол одоо бид нар хэрэгцээ шаардлагад хангаж үйл ажиллагаа төхөөлөхийн тулд бид энэ хуультай нийцүүлээд одоо үйл ажиллагаа эрх зүйн орчин босод дүрм журмаа боловсронгуй болгоод тэгээд дээр нь эндээ бас дасан зохицож алба хаагчид хуулийн нийгмээр ойлгож ингэж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Хууль гаргах нэг өөр хуулийг дагаж мөрдөх журамч гэдэг юм уу тийм ээ. Хуулийг хэрэгжүүлэх тэр механизм нь өөрөө байдгүйгээс хууль амьдрал дээр бууж чаддгүй юм тохиолдол байдаг. Энэ хуулийн тухайд. Энэ хуулийн тухайд бол ерөнхийдөө нэлээд судалгааны үндсэн дээр хийгдсэн. Нэлээд олон жил бас хүлээгдэж гарч байгаа хууль. За тан ганц хууль гаргаад орхиж болохгүй. Хууль бол суур үзэл баримтлууд, суур одоо үйл санаа бол хууль тусгагдсан байгаа. Энийг дагаад наривчлан зохицуулах асуудлууд бол нэлээдгүй бий. Тэр тусмаа хуульд одоо шинээр орсон би сая хэлсэн одоо шинэ үзэл баримтлууд байгаа гэдэг. Тухайлбал цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны асуудлыг өнөөдөр энэ хуулиар зохицуулж эхэлж байна. Хуульд орсон шинэ заалтууд энд байж. Тухайлбал иргэний зөвлөлийн асуудал. Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдээ гэмт хэрэгтэй тэмцэх хөрсөн сэргийн эрх чиглэлээр иргэний зөвлөлийг одоо цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх иргэний зөвлөлийг ажилуулнаа гэж цаашин заалт ороод ирж байна. За олон нийтийн цагдаагийн ажилтан гэдэг ойлголт шинээр ороод ирж байна. За цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр иргэн байгууллага хуулийн этгээдүүдийг хүлээх үүрэг. За эсвэл одоо ерөөсөө сайн дурын үндсэн дээр оролцуулах оролцооны асуудал, урамшлын асуудлууд гэдэг ингээд нэлээдгүй өргөн хүрээнд бол одоо шин зохицуултууд орж ирж байгаа учраас энийг нэгдүгээр иргэдтэй таниулах. Хоёрдугаарт энийг бас яг нэг мөр хэрэгжүүлэхийн тулд дааж одоо гарах дүрм журмуудыг судалж нэг мөр одоо бас яг хууль хэрэгжихэд дүрм журмууд бас бэлэн болсон. Мэдээ засгийн газраар батлагдах дүрм журмууд бий. За хууль зүйн сайдын хүрээнд батлах юм бий. Цагдаагийн төв байгууллагын хүрээнд батлах юм бий. Гэх мэтлэнгээр олон дүрм журмуудыг одоо өнөөдрийн хэмжээнд бол боловсруулаад бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангах гол бэлтгэл ажил ерөөсөө л энэ таны саяны асуудаг. Бусад эрх зүйн одоо актуудыг баталж гаргах гэдэг. Цагдаагийн алба хаагчийн энэ өмнөх хуулиас бас тийм ээ тустай ойлголт бас энэ дунд яваад байгаа юм бол цагдаагийн албаны хууль цагдаагийн хууль сахиулагчийн тухай хууль гэдэг хоёр хууль яригдж байгаа. Энэ хоёр хуулийн одоо зааг ялгааны тухай та мэдээлэл. Тэгэхээр ерөөсөө цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой алба хаагч үйл ажиллагаа чиг үүрэгтэй холбоотой бүхэл асуудлыг өмнө цагдаагийн байгууллагын тухайг ганц хуулиар зохицуулж ирсэн. Өнөөдөр тэгвэл цагдаагийн албатай холбоотой харилцааг энэ цагдаагийн албаны тухай хуулиараа зохицуулахаар батлагдсан гарцсан. Одоо цаана алба хаагчийн асуудал. Алба хаагч өнөөдөр цагдаагийн алба хаагч бол хууль сахиулагч болж байна. Тэгэхээр энэ алба хаагчийн үйл ажиллагаа, алба хаагчийн эрх зүй нийгмийн баталгаа гэх мэтлэнгээр хамгийн наадах нь цагдаагийн алба хаагч
боломж иргэнтэй таарад шаардлага тавьдаг, бичиг баримтыг шалгадаг. Бичиг баримтыг шалганаа гэсэн болохоос яаж харьцаж ямар процессор шалгах вэ? Энэ өөрөө тодорхой биш байснаас нөгөө 7000 цагдаагийн албаагч магадгүй 7000 биш юм ахад нэлээдгүй олон янзаар энийг хэрэгжүүлдэг. Өөрөөр их зүүн зохицуулдаг учраас. Эндээс болоод иргэдийн дунд янз янзын одоо иргэн цагдаа хоёрын хооронд янз янзын үл ойлголцох асуудал үүсдэг. Тэгэхээр энийг зохицуулахын тулд одоо хууль зохиолагч их зүүн байдгийн тухай хууль гэдэг ингээд агын суу хууль гарахаар одоо өнөөдөр өргөн баригдчихэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хуулийн цагдаагийн албаны тухай хуулийн зааснаар цагдаагийн болгоо нээлттэй байх зарчим баримтлаа гэсэн бодлоо. Цагдаагийн болгоыг өнөөдөр байлаар яг чинь цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл авах гэхээр за хэрэг мөрөдөлтөй шатнд явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хаалттай байх тохиолдлууд ихээхэн байдаг л да. Энэ нээлттэй байх гэдгийг та тайлбарлажгүй. Тэгэхээр одоо бол өнөөдөр хамгийн шүүмжилдэг асуудал энэ шүү дээ. Жишээ нь хэвлэл мэдээлэл их бид нар хүссэн хэмжээнд мэдээлэл авч чаддаг. Иргэн бие мэдээлэл авч чаддаг. Бүр өөрт одоо холбоотой хэрэг маргааны талаар мэдээлэл хаалттай гэх мэт юм байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарат хэрэг өртмөрдөн байцах гүйцэтгэх ажилтай холбоотой үнэхээр нээлттэй байх одоо нээлттэй байх боломжгүй асуудлууд бий. Бусад асуудлууд бол тухайлбал одоо ямар төсөвтэй, үйл ажиллагааны орчин ямар байна, чиг үүргийн хэрэгжилт ямар байна гэх мэтлэнгээр асуудлууд бол нээлттэй байх ёстой. Ёстой гэдэг өнөөдөр нээлттэй байх гэхээр бас эрх зүйн зохицуултгүй учраас жишээ нь би нээлттэй байгаад хаалгаа нээчээд тэгээд цаашаа явах хөргөл процесс өөрөө зохицуулттай байх ёстой. Тэгэхээр энэ процессыг зохицуулсан яг энэ хүлээгдэж байгаа асуудлуудын нэг энэ байсан. Энийг хуулиар зохицуулаад өгсөн. Өнөөдөр нээлттэй байх асуудлын нэг бол иргэний хяналтын асуудал. Тэгэхээр өнөөдөр юу гэж ихээр цагдаагийн байгууллага нээлттэй байна гэдэг зүгээр тунхаглаа зогсохгүй нээлттэй байгаад иргэн та төлөөлийн байгууллагаараа дамжуулаад иргэний зөвлөл гэдэг төлөөлийн байгууллагаараа дамжуулаад энэ цагдаагийн байгууллага үйл ажиллагаанд дэмжлэг үзүүл хяналт тавь. Энэ чинь иргэний зөвлөлөөр дамжаад ороод ирж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын иргэдийн хурлын дэргэд аймаг нийслэлийн иргэдийн хурлын дэргэд иргэний зөвлөл 5-6 7 хүний бүрэлдэхүүнтэй иргэний зөвлөл байна. Иргэний зөвлөл нь бол тухайн нутагт төсөвтэй 5 жил амьдарсан цагдаа прокурор шүүхийн байгууллагад одоо сүүлийн 5 жил ажиллаагүй ийм иргэдээс бүрдсэн байна. Иргэний зөвлөл орж ирээд яг вөхөр цагдаагийн байгууллагын төсвийн төсөлтөд танилцсан. Хяналт тавина. Зарцуулалтанд. Цагдаагийн байгууллагаас ирж байгаа өргөдөл гомдлыг бүртгэх хүлээн авч байгаа энэ ажиллагаанд хяналт тавина. Энэ бол нэлээдгүй өргөн хүрээнд орж ирж байгаа. За дээр нь бол одоо иргэний зөвлөлийн бас нэг гол үүрэг бол цагдаагийн албаагч ёс зүйн асуудал. Ёс зүйн асуудалтын хяналт тавина, хэрэгжилтийн хяналт тавина, дүн шинжилгээ хийн. Ингээд буцаагаад засаг даргад одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ийм үйл ажиллагаа явуулаач гэдэг зөвлөмж хүргэл. Цагдаагийн төв байгууллагын дараа хууль зүйн сайдад зөвлөмж санал хүргэл. Өөрөөр иргэд чинь өөрөөсөө бодиттой ороод ирж байна. Эрт тод байдал хэрэгжиж чинь эрт тод байдлын хүрээнд ороод ирлээ. Иргэд төлөөлийн байгууллагаараа үйл ажиллагаанд нь оролцлоо. Буцаад санал зөвлөмж гаргаад ингээд явах. Чинь бүтэн циклтэй зохицуулж өгсөн. Хоёр дахь олон нийтийн оролцооны нэг чухал асуудал бол энэ олон нийтийн цагдаа гэдэг энийг бий болгосон. Ерөөсөө өөр шийдвэрлэгч эрх шийдэх процесс байсан шүү дээ. Тэгвэл энэ эрх шийдэх процесс харьцангуй бага явагдсан газар бол үнэхээр одоо хаалттай байсан байгууллага бол цагдаа. Үйл ажиллагааны орчныг хүрээнд иргэн бол та аюулгүй амар тайван орчинд амьдрах хэрэгтэй. Төрийн байгууллага, төрийн албаагч бий тэр орчийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ та бүхэн хамтын ажиллагаанд дунд өөрөөр таны тодорхой оролцооны хүрээнд энэ бас хэрэгжих нөхцөлтөх юм бол шаардлага юм байдаг. Энийг бол одоо өнөөдөр хараад хуулиар зохицуулаад өгсөн. Тухайлбал таны бодит оролцоо юу гэж болох вэ? Олон нийтийн цагдаагийн үүргийг та хэрэгжүүлж байна. 20 наснд хүрсэн тодорхой шаардлагыг хангасан иргэн олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. Энэ олон нийтийн цагдаа тухайн нутгийн дэвсгэртээр хэдэн хүн ажиллуулах уу, урамшлын хэмжээ ямар байх вэ гэдгийг иргэний зөвлөл цагдаа хоёр саналаа засаг даргад хөрвүүлчин засаг дарга энийг иргэдийн хуралдаа өргө бариад иргэдийн хуралд тоогийн тогтоох гэж. Ингээд ийм хүмүүсийг ажиллуулах яг нөгөө шаардлага хангасан хүмүүсээ олон нийтийн цагдаагаар ажиллуулах. Энэ иргэн байгаа шүү дээ үндсэндээ. Олон нийтийн цагдаад юу хэрэгжүүлэх вөхөр гэмтрийн газар очиж уул мөрийг хамгаалж байна. Тодорхой иргэний бичиг баримтыг шалгаж байна. Хаягийн тогтоож байна. Шаардлага тавьж байна. Иргэн байгууллага итгээд олон нийтийн цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болж байна. Дээр нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан хувцас форум хэрэглэн нөгөө гав болоохоо гэж бид нэр төлөөлж хэрэглэдэг тусгай хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй болж байна. Гэх мэтлэнгээр ингээд эн чинь иргэний оролцоо бодиттой болоод байна. Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа гэж юм өмнө нь яригдчихсэн асуудал. Тэр магадгүй өнөөдөр хуулиар зохицуулагдаж байгаа бол одоо олон нийтийн цагдаад илүү давуу эрх гэдэг юм уу давуу боломж олгож байгаа. Энэ олон нийтийн цагдаа энэ нийгэм хүлээн авах тийм ээ сэтгэл зүйн бэлтгэлж гэдэг юм уу тийм юм юу нэр байгаа бол. Тэрийг одоо тийм ээ урьдчилан бэлдэр бас бэлтгэх ёстой байх. Энэ ажил ерөнхийдөө шатанд тавь. Тэгэхээр энэ цагдаагийн байгууллагын чиг үүргүүдээс хамаарч байгаа. Гэмтэрэгтэй тэмцэх ажлыг бол үнэхээр илрүүлэх тасан зогсоох мөрдөх ажлыг бол төрийн албаагч хийх ёстой. Ажил урьдчилан сэргийлэх ажлыг заавал хүчрэхгүй үжиж
хүн хүч дутмаг байж өнөөдөр цагдаагийн байгууллага 90 гаруй хуулиар үүрэг хүлээсэн. Нутгийн захиргааны байгууллагуудаас нэлээдгүй олон шийдвэрийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлээ гаргацдаг. Хөдөлмөрийн хуулиар бол одоо 1.7 дахин илүү цагаар хөдөлмөрлөдөг гэдэг маш их ачаалт. Тэгээд нэр бүх чиг үүргийг хэрэгжүүлэхэд боломжгүй. Хүч хүрэхгүй шүү дээ. Тэгвэл эндээс уцын сэргийлэх ажлыг олон нийтэд өгчих. Тэгээд өгчийг яриад идэг өгөө хэрэгжүүлэхээр боломжгүй. Зөв сайн дурын үндсэнд хэрэгжүүлэхээр хинч цаг зав өрсөн хөрөнгө мөнгө шаардсан юм ажлыг хийгээ явах болцоог учраас хүчийг авч явдаг байсан. Энэ бол яг зүгээр одоо жишээ нь яг албатлагын жанртай гэдэг юм уу? Нэг баахан хэмжээний татвар оролцуулсан нэг тийм байдлаар л яваад байсан. Тэгвэл өнөөдөр хуулинд урамшуул сайн дурын үндсэн дээр нь оролцуул үүргийнхээ хэмжээнд энэ байдлаар оролцуул үндсэн оролцоог ингэж ханга төрийн байгууллагын хэмжээнд олон нийт цагдаа хамтын ажиллагаа ингэж явна олон нийтийн хэмжээнд ингэж явна ороод ирэхээр гэмт хэрэгтэй тэмцэх юм олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтийн хэв журам хангах тухайн үйл ажиллагаа тус бүр дээр ялгаа заагтаа тэр үүрэг оролцоог нь ялгаа заагаад ингээд нарийн зохицуулалттай үе явуулчихад энэ бол цаашаа хэрэгжих яг эрх зүйн орчны хүрээнд бодит боломж гаргадаг. Тэгэхээр иргэд маань энийг одоо судлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын тухай хууль гэхэд цагдаад хамааралтай байсан. Одоо цагдаагийн албаны хууль тэгвэл иргэн тэнд хамааралтай болж эхэлж байна. За баярлалаа. Өмнөх шиг одоо 5,000 10,000 төгрөгөөр урамшуулах тийм юм бол байхгүй. Арай өөр болох нэ. За одоо энэ дээр бол хамгийн гол юм энэ дээр бол тодорхой болгож гисэн. Жишээ нь гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөгөөд яг үүндээ бас нэг тийм тодорхойгүй байгууллагад өөрөг чиглэл болгосон юм өмнөх хуулиудаар яваад байна. Өнөөдөр бол ерөөсөө 2-1 утгаараа иргэдийн төлөвлөгчдийн хурал энэ асуудлыг шийднэ. Иргэдийн төлөвлөгчдийн хурал маань цагдаа иргэний зөвлөл маань хамтраад хэдийшээ нөхцөл байдлыг зөв танилцуулна. Нутгийн өрөө өдөртөх байгууллагата тэр хэрээрээ олон нийтийн цагдаагийн тоог тогтоож өгнө, урамшийн тогтоож өгнө, олон нийтийн цагдаагийн сургалт, бусад үйл ажиллагаа. За тэгээд цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны гэмтрээс урьдчилан сэргийлэх бодлогоо зөв боловсруулад сайн танилцуулж чадах юм бол тэр болгоны урамшуул санхүүжилтийг нутгийн өрөө өдөртөх байгууллага шийдвэрж өгнө гэдэг энэ хуулиар тодорхой заахдаг. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ би энэ өдөр цагдаагийн ерхий газрын хуулийн хэлцээний дасгийн дарга цагдаагийн дэд хурандаа авир мэдийн отхон байртай ярилцж байна. 2014-өөс цагдаагийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх байгаатай холбогдуулан иргэд олон нийтийн оролцоо цагдаагийн албаны тухай хууль илүүтэй их тусаж өгсөн учраас олон нийтийн оролцоо их чухал юм а гэдэг талаар үзэгч та бүхэнд мэдээлэгч байна. Хөтөлбөрийн дөрмөөр үргэлжлэнэ. Өнөөдрийн байдлаар цагдаагийн бие бүрэлдэхүүн нийтдээ 7,000 албан хаагч хамаарагдж байна. Тэдгээрийн ёс зүйн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Энэ талаар хэдэн хоногийн дараа цагдаагийн дэд хурандаа отхон байраас тайлбар авъя. Хөтөлбөрийн анхаарал шаханд үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагдаагийн ерхий газрын хуулийн хэлцээний дасгийн дарга отхон баяртай би ярилцж байна. Тэгэхээр би сая дурдсан тийм ээ 7,000 гаруй албан хаагч байгаа. Тэдгээрийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо сүүлийн хэдэн саруудад цагдаа хүн зодлоо, цагдаагийн албан хаагч хүний аминд хүрлээж гэдэг юм уу. Тэр цогтуу тээвэр хэрэгж одоодж байгаад одоо гурван хүний аминд хүрсэн ийм хэрэг гарсан. Эдгээр асуудлуудыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэж байна? Тэгэхээр яг гарч байгаа тодорхой асуудал өөрөө бодит факт. Энэ асуудлын бүрийг шийдвэрлэхээс илүүтэй тухайн асуудал гарч байгаа шалтгаан нөхцөлийг судалж яагаад ийм ёс зүйн зөрчил гараад байна гэдэг асуудлыг зөв тогтоож арилгах, бүр гаргуулахгүй байх нь хамгийн чухал асуудал. Өнөөдөр гарч байгаа таны тодорхой жишээнүүдээр чи ер нь бол зүгээр аваад үзэхэд цагдаагийн албаагчдыг гаргаж байгаа гэмт хэрэг ёс зүйн зөрчлийг хоёр ангилж авч үзэж болж байгаа. Нэг нь шууд тухайн хувь хүний одоо хүмүүжил зам харалтай холбоотой. Тухайлбал танхам юм уу шунхаа сэдэлтэй бусдыг дарамталтай гэмт хэрэг зөрчил үүлдэх асуудал. Нэгөр асуудал. Яг ажил үүргээ гүйцэтгэж ягаад мэргэжлийн үйл ажиллагааны улмаас гарч байгаа ёс зүйн алдаа зөрчил гэмт хэрэг бол өөр асуудал. Ийм хоёр төвшөнд авч үзэж болж байгаа. Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага. Гэвч сүүлийн 10 жилийн тоо мэдээ аваад үзэхэд 2012 он хүртэл аваад үзэхэд 400 гаруй албаагч шүүхээр яаж шийдэгдсэн байдаг. Гэмт хэрэг үүлдээд. Инхээр жилд 40 гаруй цагдаагийн албаагч шүүхээр яаж шийдэгдэж гэмт хэрэг үүлдэж. За нэг 7-оос 10% нь сахилга ёс зүйн зөрчил гаргадаг. Энэ маань өөрөө цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа одоо үр дүнтэй хэрэгжүүлэх саад тодорхойлж. Нөгөө талаас иргэдийн зүгээс хамгийн их бохимдлыг төрүүлдэг. Цагдаагийн албаагчийн ёс зүйн асуудал. Цагдаагийн албаагчийн зан харьцааны асуудал. Тэгэхээр энэ болгоныг бид зөв таньж мэдэх хэрэгтэй. Хаана ямар асуудал байгаа юм бэ гэдгийг. Ингээд энийг мөн одоо эрх зүйн зохицуултыг босрох хэрэгтэй. Энэ хүрээнд явж байгаа. Хоёрдугаарт хамгийн гол асуудал хүний нөөцийн асуудал. Хүний нөөцийг судалж байгаа. Өнөөдөр одоо юу гэдгийг сувг нь телевиз юм уу арайд сонинд зар тавиад цагдаад ажилтан шалгаруулж аавна гэдэг. Ирсэн албаагчдаа одоо зэргийн албаагчд тавигддаг.
бие бялдар одоо юу гэдгийг те эрүүл мэндийн нийтлэг шаардлагын хүрээнд шалгаруулж аваад ингээд одоо жишээ нь баг бүрэлдэхүүнийг ихэд тодорхой хугацаанд нэг эрх зүйн чиглэлийн мэдээлэл өгөөд ингээд ажил үүрэгт гаргаж байгаа. Энэ өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагчдыг бэлтгэх энэ явц өөрөө ерөөсөө судалж байгаа, сургаж байгаа, бэлтгэж байгаа энэ үйл ажиллагаа энэ ёс зүйн асуудлыг бүрэн гүйцэтгүүдэд шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр энэ дээр бол дэвшил гаргахын тулд жишээ нь цагдаагийн байгууллага хүний нөөц сургалтын асуудлыг хоёр ангилаад дагнасан сургалтын одоо нэгжтэй болох жишээт. Энэ сургалтын нэгж чинь өөрөө яг ёс зүйн хүрээнд мэрэгжлийн хүрээнд гээд ингээд сургалтуудыг судалж ингэж болцсонгүй болох асуудлыг шийдвэрлээд эхэлж байна. За жишээ нь хамгийн сүүлийн энэ дээр дэвшилт юу вэ? Та чинь болж өгөхгүй талаас нь ярьлаа тийм. Дэвшилт юу вэ? За яг тодорхой нэг бүрчсэн юм арга хэмжээ авсны үр дүнд ихэд чинь 2012 оны 7-8 сард бид нар судалгаа авсан. Цагдаагийн байгууллагын удирдлага иргэдэд уулзахад иргэдийн зүгээс бас ярьж байсан асуудал авилгын асуудал хамгийн хүнд тавьчихсан. Хоёрдугаар цагдаагийн баг бүрэлдэхүүн буюу ахлагч бүрэлдэхүүн бодонд эрүүл хийж байгаа цагдаа нарын сахилгын ёс зүйн асуудал хамгийн хүнд тавьчихсан. Яг тоо мэдээгээр баг бүрэлдэхүүн хамгийн их одоо сахилгын ёс зүйн зөрчил гаргаж ирсэн. Тэгвэл нэг жилийн хугацаанд яг энэ баг бүрэлдэхүүнөд хандсан бодлого олсруулад сургалт одоо юу гэдгийг те хүний нөөц ийм үйл ажиллагаа явуулсан. Баг бүрэлдэхүүний цалин хангамжийг шатлыг нэг ахиуллаа. Бүтэн нэг жилийн хугацаанд хэд цагдаагийн ерхий газрын дарга зөвлөлийн гишүүд яг баг бүрэлдэхүүндээ нүүр тулаад 2 удаа уулзах зохион байгуулсан. Уулзалтын хүрээд яригдсан асуудлуудыг шийдвэрлэх шатараалт арга хэмжээ авсан. Ингээд жилийн дараа харахад бол нөгөө баг бүрэлдэхүүнээс цагдаа ёс зүйн зөрчил үүддэг, хэмжээ зөрчил холбогддог асуудал эрс буураад ирж байна. Тэгэхээр энэ бол асуудлаа зөв судалт тогтоогоод байхгүй юм шиг юм уу? Эсвэл огт өвөөсгөх тийм ийм асуудал ерөөсөө байж болохгүй. Иргэдийн тэр ярьж байгаа юм дотор бодиттой ч юм бэ, бас харлага сэргэлэн ч юм бэ. Тэр болгоныг бодиттой мэдхүүлээ авч тэр болгонд тодорхой судалгаа хийгээд асуудаа зөв тодорхойлоод ингээ бодлого хэрэгжүүлээд ажиллах юм бол болох юм байна гэсэн ийм үр дүн харагдаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол нэг мөр шийдвэрлэх боломжгүй. Эсвэл аль нэг хууль гаргаснаар бас шийдвэрлэх боломжгүй. Энэ дээр цогц арга хэмжээ. Жишээ нь 7000 хүнд огт сахилгын ёс зүйн зөрчил гаргуулдаг ийм үйл ажиллагаа явуулна гэвэл ингээ боломж. Энэ чинь цаа 20 хүн байж байгаа. Олон хүн сайнтай муутай гэдэг тийм. Энэ дотор бас янз янзын зам аралтай улсууд байж байгаа. Тэр мөрийг нэг мөр одоо 4 жилийн сургалтаар юм уу эсвэл цагдаагийн одоо нэг 3 сарын тийм одоо энэ шатлсан энэ сургалтуудаар нэг мөр одоо шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр ингийн тулд тэр судалж авч байгаа тогтолцоо, сургаж байгаа тогтолцоо. Тэгээд албаны өдөр тутмын удирдлага ерөөсөө энэ болон хоорондоо нэгт уялдаа холбоотой байх хэрэгтэй. Дээр нь цагдаагийн ерхий газрын удирдлага гэдэг бол дээрээс хараа байж идэггүй. Яг нүр тулж уулзаад асуудлаа зөв тодорхойлох юм бол бас шийдвэрлэгдэж болох юм а гэсэн ийм дүр зураг бол ийм дэвшил бол гарч ирж байна. Яг өнөөдрийн байдлаар цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хаана хамаатуулж шийдвэрлэж байна? За цагдаагийн албаны тухай хууль гэж шинэ хууль гарсан. Энийг бол чинь иргэний зөвлөлдөө авч өгсөн. Иргэний зөвлөлд цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудал хяналт тавих хүртэл. Өөрөөр цагдаагийн байгууллага юм уу цагдаагийн дээдчдийн удирдлагын цагдаагийнхаа ёс зүйн асуудалд үйлдвэрлэлд өхөөсөө илүүтэй иргэний зөвлөл энийг дүн шинжилгээ хийгээд ёс зүйн асуудалд хяналт тавиад байж хэм болцоо бүтэж байгаа. Энэ бол бас нэг асуудлыг шийдэх нэг гарц гэж ойлгож байна. Цагдаагийн нэр хүндийг өсгөх гэдэг юм уу? Нөгөө одоо ингээл нэг хүн цагдаа хүн зодчлаа гэл 7000 цагдаа чинь бүгдээрээ л одоо тийм ээ 1000 өхрийн дөргөн гэдэг шиг муу нэр зүүх ёсгүй л дээ. Гэхдээ цагдаа нэр хүндтэй байх, цагдаа ёс зүйтэй байх гэдэг энэ тийм ээ нийгэмд хандсан юм юмыг энэ хэр яаж хийж байна вэ? Магадгүй нэг цагдаа хурж ирээд өөрийгөө танилцуулаад ёслоод тий эрх мэргийн таны одоо бичиг баримтыг шалгая. Би тийм цагдаа байна. Ингэвэл би шалгуулна. Зөв бичиг баримтыг шалгуул гэдэг хүн хурж ирээд одоо намаа заниад би шалгуулахгүй тийм үстэй. Тэр энэ харьцааны асуудлыг ер нь яах хэрэгтэй юм болоо. Энэ олон жил яваад ирсэн. Ерөөсөө эрх зүйн орчин үйл ажиллагаанаас тогтцсон. Би гэмтрэхтэй тэмцэж нийгмийн хэв журам хамгаалж байгаа. Чамд ажиллаа тайлбарлах хэрэгсгүй. Харин тий. Эсвэл манай байгууллага, хүчний байгууллага, хууль гэмтрэхтэй тэмцэх байгууллага та зүгээр тодорхой асуудлаараа хандахгүй. Гэх мэтлэнгээр энэ асуудал ч өөрөө олон жил яваад ирсэн учраас үеэс үед нэг юм одоо иргэн одоо тий цагдаагийн дэд дурандаа Отгонбаяр иргэн жаргалмаа хоёр ийм доороос харьцах хэрэгтэй гэсэн ийм үзэл бодол бол үнэхээр тогтцоо. Уг нь та надад үйлчлэх гээд байдаг. Уул бол би танд магадгүй би танд одоо үйлчлэгээний байгууллага гэдэг ямар байх хэвээр тий стандартын хүрээнд би танд бол тонгоодгүй махад ядаж ёслоод ингээд нэг хүлээж авдаг энэ харьцаа өөрөө ерөөсөө энэ үйл ажиллагаанд донд бас тогтно гэдэг чинь маш чухал юм байна. Харин энэ одоо үйлчлэлийн талаас нь тайлбарлаад авчих байгаа. Ингээд тогтчих юм бол энэ цагдаагийн нэг үнэт зүйл. Тэгэхээр энийг бол нэгдүгээр дан ганц эрх зүйн орчингүй сургуу болгоод болохгүй. Энийг энэ үйл ажиллагаанд донд ийм байх ёстой гэдэг энэ жишг хандлага чи одоо цагдаагийн байгууллага 60 70 жилийн туршид яваад ирсэн энэ жишг хандлагыг яаж өөрчлөх вэ? Иргэн бол нийгэм бол өөр болчиход шүү дээ. Чи үйлчлэгээний байгууллага. Хоёрдугаар нэг гол асуудал юу гэхээр цагдаа нийгэмд эндүү их нэл
одоо юу гэдгийг нөлөөтэй гэдгийг та ашланд ойлгоорой тийм. Одоо юу гэдэг их оролцоотой. Иргэд цагдаа хитрхи их харж идэг. Хитрхи их юм хүлээж идэг цагдаагаас. Жишээ нь цагдаагийн байгууллага жилд 800 мянган гаруй гомдол мэдээлэл хүлээж авдаг. Өөрөлд Монгол улсын 3 иргэн тутмын нэг нь эрх ашиг хөндлөө гэдэг цагдаад хандж байна. Энийний цаана зүгээр одоо бусад сонирхлоор юм уу бусад байдлаар цагдаад хандсан байсан ийм иргэдийн ийм одоо иргэдийн хандлага иргэдийн ийм хүлээлт тийм энэ цагдаагаа бас аятайхан байгаасаа цагдаа итгэл дааж ажилласаа гэсэн ийм бусад төрийн байгууллагуудаас илүүтэй их харагддаг. Энэ болохоор миний үзэл бодол биш. Ерөөсөө удаа дараагийн юугаар судалгаагаар ингэж харагддаг. Хамгийн сонирхолтой цагдаа хандсан 10 хүн тутмын 6 ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллага үйл ажиллагаатай танилцсан юм уу эсвэл бусад байдлаар зөвлөгөө авах гэсэн хүмүүс байдаг. Тийм судалгаа хүртэл гарч ирж байсан. Энэ бол бас сонир дүр зураг харагч байна. Та тэр яриад байгаа энэ нэмийг бий болгохын тулд цагдаа хүчний байгууллага шинжлэхтэй заашгүй шаардлага байна. Шаардлагатай. Шинжлэхж байгаа нь одоо өнөөдөр эрх зүйн шинтгэл бол хийгдээд эхэлчлээ. За энд бол том дэвшил гарч ирж байна. Тэ? А хоёрдугаарт түрүүний ярьсан тэр олон жил явж ирсэн тэр үзэл баримтлал тэр нөгөө хүний толгойдох асуудлуудыг шийдвэрлэх, хүнээ хөгжүүлэх асуудал бол өөр хоёр дахь шатны зорилт болж байгаа. Одоо тэгэлж гин үү тэр ажил? Энэ ерөөсөө эрх зүйн шинтгэлээ дагаад зайлшгүй хийгдэх ёстой ажил. Энэ эхэлж штэ. Өнөөдөр цагдаагийн ерхий газрын удирдаг иргэдийнхээ өмнө суугаад саналын сонсож байна. Хоёрдугаар цагдаагийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага иргэний зөвлөлтөд очоод удирдлагатай биш иргэний зөвлөлтөд очоод татвар төлөгчдийн өссөн мөнгөөр би ийм ажил хийлээ, гэмт хэрэгтэй төвцөг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэвжээр хамгаалж хийлээ, ийм ажил хийлээ гэдгээ тайлхиндаг болж байна. Энэ чинь бас нэг том дэвшил. А ингээд яваад бүтцээсээ үндсэн байгууллагаас эхлээд нэг жал паагч дээр хүрэх хүртэл мэдээж бас хугацаа хэрэгтэй. Би бас хууль зүйн сайд хүмүүжинтэй ярилцж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өөрсдөө шинжлэх юм ажил хийгдэж байгааг ярьж ирсэн л өөрөөр хэлбэл хувцснаас ахуулаад тийм ээ тэр төрийн өмнөөс ярьж байгаа хүн тэр ёс зүй тэр хэл яриад биемх цэгцүү гэдгийг би цагдаа хаад хүндлэмээр байна шүү дээ. Тэр хүндлийг бий болгохын тулд жишээ нь та одоо юу хийх өөрөөсөө эхлэе гэж боддог вэ? Танд бодол байдаг үл хуулийг хэлцээ. Маш энгийн байх өөртөө ядаргаагүй. Тийм биз дээ. Би тэнд нэг мөрдөн байсан ширүүгийн төлөөлөгч хэмжээр аль ажил албанд ажиллаж байсан. Хит их юм албаргасан харьцаа айлч утгаараа ажил сатуулдаг. Ерөөсөө л ингээл нэг хүн ороод ирэхээр яах гэж байгаа ингээл эхлэх юм бол хаалгаа зөөнөөс нь за тэр над байцаал төгөж байгаа хохирогч байж болно, гэрч байж болно, эсвэл би хэрэг илрүүлэх гээд магад сэжигтэй ялагдчихтай харьцаж байна. Маш их орон зай бий болгодог. Үйл ойлголцлыг бий болгодог. Зүгээр иргэнтэй би гудамд хэцэгтэй зүүн автобусанд явж байгаа би сайн хоороntойгоо нэг иргэн явраад өнгөрөх зүгээр болтойтой явж байгаа явраад өнгөрөх хоёрын хооронд энэ чинь албаны нүүрсээр албаны нэр хүнд явж идэг. Ингээд ирэхээр маш энгийн байх хэрэгтэй. Өөрт ч амар ажилт ч твшилттэй. Тэгэхээр ийм үзэл баримтлал ийм л имийг одоо цагдаагийн албаагчд. Өөрөөр шин залуу албаагчдын нууцгүй хэлэхэд нэлээдгүй хувь нь цагдаагийн форум өмсөд цагдаад ажиллаад ирэхээр ерөнхийдөө нэг ийм болчдөг. Тэгэхээр энэ болохоор олон жил явцсан нэг үзэл хандлага. Тэгэхээр энийг бас хуулиар зохицуулж болохгүй. Энийг бас өөр одоо бас механизм бас хэрэгтэй болж. Тэгэхээр энийг чинь зохицуулахын тулд олон нийт иргэдийн оролцоо бидэрт хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Иргэд маш их харж ийн, иргэд маш их шүүмжилж ийн гэдэг чинь зөв. Энийг харин зөв тусгаж авах хэрэгтэй. Тэрээс юм байхгүй тоолоод үз тэдэнгийн тэр гарсан тэтгэн албаагч авилга авсан гэдэг юм бол энэ өөрөө маш их өөрөө ёс зүйн асуудал болоо гэж байна. Тэгэхээр энэ болгоныг зөв хардаг магадгүй ийм бүтц цагдаад байхыг олон нийтэд харьцдаг. Олон нийт дээр санал бодлыг авдаг, олон нийтийн тусалцааг авдаг. Энэ гэмтэргийг илрүүлэх тасан зогсоохоос илүүтэй цагдаагийн албаагчийг бас их хэмжээнд болгох хэрэгтэй тийм. Өөрөөр хэлбэл иргэдийн хүлээж байгаа цагдаад төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог авдаг, ингээд холбож ажилладаг. Ийм бүтц, ийм чиг үүрэг одоо өнөөдөр хуулиар бол ороод ирлээ шүү дээ. Олон нийт цагдаа хамтын ажиллага. Цагдаагийн бие бүрэлдэхүүний одоо форум 4 дахь хугацаас шинжлэх асуудал яригдж байгаа гэсэн тэр асуудал ерөнхийдөө яаж шийдвэрлэж байна? Тийм Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар шинжилсэн одоо загвар нь батлагдаад олон нийтэд танилцуулагдсан байж байгаа. Тэгэхээр иргэд энийг бол яг л нөгөө цэрэгдсэн цагдаагаа хайгаад идэг энэ форумноос. Энэ юу вэ гэх байдлаар одоо зарим тодорхой хэсэг нь. Тэгэхээр энэ болохоор аль болох бас энгийн үйлчлэгээний ажилтай. Тэгээс цэргийн форум биш ээ. Үйлчлэгээний ажилтан гэдэг утгаараа бас энэ форумыг тий одоо энэ загварыг гаргах цагдаагийн байгууллага тэр талаас нь харж хийсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хувцс өмсгөлд нь хэдийгээр төрийн сүр хүч байх ёстой байвч тухайн дотор байгаа хүн одоо хүн байх ёстой тийм ээ зөв хүн байх ёстой гэдэг дээр цагдаагийнхаас төрийн сүр хүчийг үзүүлэх ёстой эсвэл төрийн үйлчлэгээ үзүүлэх ёстой юу гэдэг нь өөр. Магадгүй иргэд маань цагдаа зэргийн байгууллагаасаа ийм сүр хүч тий бас нэг тийм харьцааг хардаг шүү. Юу н хардаг. Гэхдээ мэдээж тэр хүн ёсны харьцуулт тэр хамгийн чухал юм энэ тэр. Тэгэхээр одоо байгаа цагдаагийн форум бол яг тэр иргэдэд үйлчлдэг үйлчлэгээний ажилтан гэдэг утгаар агуулга руугаа илүү их
харж хийгдсэн гэж ойлгож байгаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ би өнөөдөр цагдаагийн ерхий газрын хуулийн хэлтсийн засгийн дарга цагдаагийн дэд турандаа за авир бидийг отхон баяртай ярьслаа. За 2014-өөс цагдаагийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх байгаатай холбогдуулан олон нийтийн оролцоод цагдаагийн албаныхны одоо үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй болж байгаа юм байна гэдэг мэдээллийг та бүхэн авсан баг. За мөн иргэдийн оролцоогоос гадна цагдаагийн бие бүртгэгдсэн өөрсдөө дотроос шинжлэхдээ ийм үйл явц эрчимтэйгээр эхэлсэн байна. Анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. Миний урилга хүлээж авсан танд их баярлалаа. Амжилт хүсье. За тань ч. За баярлалаа.